За энэ санал хураалттай холбоотойгоор нэг үг байгаа. Протокол тэмдэглүүлэхийг хүсэж байгаа. Нийгмийн хэмжээ гэдэг энэ ойлголтыг биднээс яг ямар ойлголт вэ гэдгээр жоохон хууль зүйн байнгын орон дээр маргасан. Үндсэн хууль дээр хэрэглэгдсэн ойлголт учраас нэр томьёог нь ашиглаж байгаа гэсэн утгатай. Энэ өөрөө уул нь бол public order буюу нийтийн хэм хэмжээний тухай ойлголт байгаа. Нийгмийн гэдэг үгийг ашиглачаар одоо хэмжигдэхэд төвөгтэй субъектив болдог. За бид бол улсын хурлын стратеги баталсан. Бидний одоо стратегийн хамгийн гол зорилго бол хүний эрхэд суурилсан хүн төвтэй хуулийн бодлогыг хэрэгжүүлнэ, хууль тогтоомжийг энэ чиглэл рүү боловсруулж батална гэдэг юм зорилт тавьсан. Яагаад энэ нийгмийн эсвэл нийтийн гэдэг хоёр үгийн ялгаа гараад байгаа юм бэ гэхээр ер нь бол нийгмийн гэхээр субъектив төдийг хүнээсээ тасарчиж байгаа. Нийтийн гэх юм бол илүү олон хүнд хамаатай, олон хүний дунд тогтсон, хэвшсэн хэв хэмжээний тухай ярьж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ хууль тогтоомжийн хуулийн дээр нийгмийн хэв журам гэдэг үг хэрэглэгдэж байгаа боловч цаа дагуулгаараа нийтийн хэв журам буюу хүмүүсийн дунд тогтсон хэв журамд одоо гэдэг энэ агуулгаар нь хүний эрх хэрэгчлөө хязгаарлахтай холбоотой хууль орж ирж байгаа бол бусад олон хүний одоо аюулгүй байдал, тэрний нийтлэг ашиг сонирхол, хэв хэмжээг одоо эрхэмлэх, хамгаалах зорилготой хязгаарлалт орж ирж байгаа шүү гэдэг агуулга хэрэгжилж байгаа шүү. Тэгэхгүй бол хууль тогтоомжийг боловсруулан оруулж ирэхдээ хэтэрхий хийсвэр субъектив хүнээр одоо хүнтэй наалддаггүй, хэмжигддэггүй тийм агуулга орж ирж хүний эрх хэрэгчлөөг хязгаарлах болчих вэ гэдэг боломжтой байгаа учраас дахиад протокол тэмдэглэж бичүүлж байгаа юм шүү.